асуусан асуултынхаа зарим нэг хариу жоохон дутуу авсан. Тэгээд тэн дээр бас анхаарна. Тэр дундаа тэр батлагдсан аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийслэл төргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 30% нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байна гэдэг хууль би хэвээрээ үйлчлээд явж байгаа гэж бодож байгаа. Хэвээрээ үйлчлэхгүй шинэ хууль гарсантай холбоотой тэр хууль одоо хүчингү болсон шиг тайлбар өгч байна. Тийм зүйл байхгүй шүү. Энэ бол бас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж явж байгаа хуулийн үйлчлэлтэй юм орчоон гэж ингэж харж байгаа. Тэгэхээр энийг бас зэрэгцүүлж хийхгүй бол аль нэг нь сонголтоо хий гэдэг энэ зүйл бол яг энэ хуулийн хүрээнд бол захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн хүрээнд бол байхгүй гэж ингэж үзэж байгаа. Энэ дээр бас анхаараарай гэж ингэж хүсэж байна. Дараагийн асуудал тэр нөгөө багийн иргэдийн нийтийн хурлын дараагийн асуудал дээр нэг бас бодлогын хэмжээнд ач холбогдол өгөөд анхаарах нь зөв баха гэж бодож байна. Тэгээ энэ дээр бас ямар санал байдгийг ер нь бол бодлогын хэмжээнд анхаарч хэрэгжүүлэх ажил мөн гэж ингэж үзэж байгаа гэдгийг хэлье. За 3 дугаарт нь тэр тайлан дээр бас төрийн албан хаагчдын хууль, бус, ёс зүйгүй байдлын асуудлаар 15 он 66, 16 он 31, 17 онд 37 байсан бол 2018 онд даалгасан тоо 2 дахин шахуу нэмэгдсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь нөгөө төрийн албан хаагчдын хууль бус ёс зүйгүй байдлын асуудлыг л бид нэр сайжруулах гээд нэг ч гэсэн төрийн албан хаагч ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байх талаар хууль эрхцээ орчингоо чангатгаад байдаг, сайжруулад байдаг. Гэтэл энэ статистик тоо мэдээгээр энэ төрийн албан хаагчаас ирүүлсэн гомдол маргааны асуудал нэмэгдээд байгаад бид нар бас нэг үргэлжлэн дүн шинжилгээ хийж ер нь одоо төрийн албанд итгэх ард түмний итгэлийг сайжруулахад ямар нэгэн байдлаар ёс зүйгүй ийм асуудалтай холбоотой гомдол ирүүлэхгүй байх төвшөнд л төрийн албан маань ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ дээр нэг бас ер нь бол байж болох, тэгэлж болох, байж болох үзүүлэлт гэж харж байгаа. Тэгээ энэ л бол манай төрийн албаны гол барих стандарт шаардлага мөнөөс мөн гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр цаашид дараа жил 19 оны тайланг тавихад 70-аас итгэн өсөөсэй. Дахиад 2 дахин 3 дахин буураад 0 болоосэй гэсэн ийм одоо шаардлагыг би бас та бүхэнд хүсэж байна. За дараагийн нэг асуудал бол энэ нөгөө ер нь бол манай Монгол төрийн үйлчилгээ бол Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага иргэн хүн болгонтой холбоотой төрийн үйлчилгээг үзүүлж байгаа энэ том механизм шүү дээ. Гэтэл одоо ингээд 6 сар, 5 сар, 7 сар, 8 сар гэх бүр яан тамгын газар, сум тамгын газар бүгд бүр ингээд бүрэн автоматаараа ингээд амардаг. Гэтэл энд чи яг бүр энэ зуны энэ эд оргил үед бүх худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт, за боловсролын салбараас бусад бүх газрууд бол жигд одоо яг ажиллах, бас одоо ачааллаа тэнцвэржүүлэх. Тэгээ аль нэг аж ахуй нэгж байгууллагын одоо байгууллага иргэнд хохирлгүй цаг хугацаа алдахгүй хэлбэрээр төрийн албаны механизм одоо явж байх энэ нэг процессыг нэг анхаараач. Тэгээ яг цагийн улирлын шин чанартай онцлог энэ бизнесийн орчийг явж байхад нөгөө тусгай зөвшөөрөл өгөх, нөгөө тендер сонгон шалгаруул ажил нь дуусаа комиссд нь хүлээлгэж өгнө, нэг нь амарсан, нөгөө нь байхгүй. Тэгээ нэг нь нөгөөгөө нөхдөг тогтолцоо механизм бас одоо хавсран гүйцэтгэх энэ тогтолцоо орчин нөхцлүүдийг бид нар бас төрийн улны энэ эргэцэн хууль зохицуултаараа хийхгүй бол ер нь бол цаг хугацааны хэмжүүрээр төрийн албаны нөхцөл байдлууд бидэнд бидний үйлчилгээ үзүүлж байгаа тэр Монголын одоо энэ иргэн аж ахуй нэгж байгууллагуудаас ирж байгаа гомдол тэмцлүүд үүнтэй бас би холбоотой гэж үзэж байгаа. Тэгээ магадгүй энэ чиглэлийн одоо яам тамгын газар энэ чиглэлийн төрийн албан хаагчид 10 сар, 11, 12 сард амарч болно ш. Энэ ээлжийн амралтын зохицуултуудыг хийх энэ боломж нөхцлүүдийг нэг бүрдүүлээч. Хэл маргаан асуудал бас энэ дээр байдгаа, энэ дээр нэг анхаараач гэж хүсэж байгаа. Дараа нь энэ төрийн албан маань өөрөө цахим хэлбэр шилжиж байгаа сонгон шалгаруулалтынхаа дүн мэдээг бол энэ төвшөнд хийж байгаа гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр бас ер нь бол энэ цаасгүй орчныг бүрдүүлэх одоо улсын хурал бол цаасгүй орчныг бүрдүүлээд бүх одоо хэлэлцэх асуудлуудаа програмд оруулчлаа шүү дээ. Яг үүнтэй адилхан та яам тамгын газар аймаг сумдын засаг тамгын газрууд бас энэ системд шилжих энэ бодлогын шинжилгээ ажлуудаас эрчимтэй хийгээрэй гэж ингэж хүсэж байгаа. Тэгээ шинэ хууль хэрэгжиж байгаа, шинэ алба бүрэлдэхүүн маань ажиллаж байгаа. Бид бол та бүхтээс мэдээж нэлээд томоохон шинэхэн юм томхон сорилтууд мэдээж шаардж байгаа. Гэхдээ бидний хувьд бүх талаар дэмжиж ингэж ажиллаад төрийн албаны энэ одоо ард түмний итгэл сайжирсан 19 онд бас нэг энэ маргаан гомдол тэмцлүүд үгүй болсон мөн адилхан иргэдтэй үйлчлэгээ шинэ төвшөнд гарсан ийм жил болох байхаа гэж ингэж бодож та бүхэнд итгэж байгаа шүү гэдгийг хэлье.